Дэлхийн түүхэнд ер бусын хачирхалтай амьтад олон байсан. Ялангуяа цаг хугацааны эхэнд дэлхийг ямар амьтад ноёрхож байсан бол энэ удаагийн дугаараар бид үлэг гөрүүлүүдээс өмнөх үе рүү цаг хугацааны аялал хийх болно. Палеозойн эртний сүүл үе, Пермийн галав. Үлэг гөрүүлүүдээс өмнөх үеийн Палеозойн эрен түүн дотроо чулуун нүрс болон Пермийн галавын сүүл үеийг хамардаг. Дэлхий дээр Лавразия болон Гондвана твүүд нэгдэн нийлж супер аврах төв Пангеаг үүсгэж байсан үе. Хуурай газар дээр тэмж олон төрлийн амьтад байсангүй. Гэхдээ зарим төрлийн амьтад нэлээдгүй том хэмжээтэй болжээ. Хүчил төрөгчийн хэмжээ одоогийнхоос их байсан нь тэдний булчинд илүү хүчил төрөгч авах боломжтой болгосноос гадна өндөг болон үр хөврөлийн хөгжилд илүү сайнаар нөлөөсөн гэж үздэг. Пангеа төв чиглэг дулаан уур амьсгалтай байсан хэдий ч Пермийн галавын сүүл үеэр цаг агаар илүү халуун, хуурай болж эхэлсэн. Бороо орхон багасч, цөлжилт нэмэгдэж байсан учраас тухайн үеийн амьтад үүнд дасан зохицох шаардлагатай болов. Хоёр нутагтнууд ийм халууныг тэсвэрлэх чадваргүй тул олноороо өхөж байлаа. Амьтад гол нуур, намаг орчмыг бараад амьдрах болсон. Харин энэ үед хевлэр явагчид хуурай нөхцөлд илүү сайн дасан зохицож байжээ. Тэр үеийн хуурай газрын бүх амьтдын 50 гаруй хувийг хевлэр явагчид эзэлж байсан учраас тэд дэлхийд даяар тархаж эхлэв. Ихэнх үедээ тэд орчин үеийн гөрвөл шиг жижиг хэмжээтэй байсан бөгөөд ихэвчлэн үе хөлдөн болон өд торхоогоор хоололдог байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам тэдний бие томорч бусад жижиг хэмжээний амьтдыг агнадаг болов. Ихэнх махчин амьтдын адилаар хүчрхэг ирүү хурд шүдтэй болж хувьсаж эхэлсэн. 290 сая жилийн өмнө 4 метр урттай 250 орчим килограмм жинтэй энэ амьтныг Димитродон гэдэг зузаан арьстай, нуруу хэсэгтэй босоо байрлалтай ясархаг том далбаатай. Үүнийгээ өнгөлөн далдлах, бие хамгаалах, усан цэлэхэд ашигладаг байсан. Мөн үржлийн үедээ тод өнгөтэй далбаагаараа эвцэлд орох хосынхаа анхаарлыг татдаг байсан бололтой. Үүнээс гадна Димитродонууд хүйтэн цустай амьтан байсан тул өдрийн цагаар нарны гэрлийг хөрөмтлүүлж харин шөнөдөө биеийн температураа хадгалахад энэ далбаан чухал үүрэг гүйцэтгэдэг байсан гэж үздэг. Тэд 25 км/цаг орчим хурдалж чаддаг байлаа. Димитродонууд 295-аас 272 сая жилийн өмнө амьдарч байв. Тэр бол Пермийн галавын хамгийн хүчрхэг махчин амьтдын нэг. Трематопиз. Тэд бол 80 орчим сантиметр урттай харьцангуй жижиг биетэй хоёр нутагтан махчин амьтан юм. Хэдийгээр маш удаан хөдөлгөөнтэй амьтан байсан ч нэгэнд барьсан ангаа бараг тавьж явуулахааргүй хурд шүдтэй байжээ. Тэд нэлээдгүй удаан хөдөлгөөнтэй байсан учраас Димитродонуудын хоол болох нь их байсан. 265 сая жилийн өмнө Горгонопсия хатуу ширүүн хуурай уур амьсгалд хоол хүнс ховор байсан учраас амьтад цаг үргэлжил хоол хүнс хаан тэнүүчилдэг байв. 3 метр урттай Горгонопсия хэмээх энэхүү амьтан бол хөхтөн амьтдын эртний өвөг, бүлийн цуст амьтан байсан тул биеэ дулаацуулах шаардлага байсангүй. Магадгүй бүх биеийн нүсээр бүрхэгдсэн ч байсан байж магад. Урагш сунсан хүчрхэг ирүүтэй, хорт шүдтэн дээр харьцангуй сайн хөгжсөн тархитай байсан бололтой. Тийм болохоор хөдөлгөөний зохицуулалт сайтай байсан. Тэд өөрөөсөө ч том амьтан руу дайрахаас ч айдаггүй байсан бөгөөд 4 метр урттай Периосаур хэмээх амьтныг чагнадаг байсан гэж үзжээ. Эдгээр амьтад урдаа 15 см урттай 2 саяатай, 50 км/цаг хүртэл хурдлах чадвартай энэ амьтан тухайн үеийн хамгийн аюултай махчин байжээ. Скутосаурус. Пермийн галавын сүүлээр буюу 264-өөс 252 сая жилийн өмнө хуурай газрын энэ амьтан 2.5-аас 3 метр урттай, 1 тонн гаруй жинтэй өгсөнд хичээлтэн байжээ. Үлэг гөрвлүүдээс өмнө амьдарч байсан хуурай газрын хамгийн том биетэй амьтдын нэг. Бамбай гөрвөл гэж нэрлэдэг энэ амьтан лагс биетэй, удаан хөдөлгөөнтэй. Гэхдээ энэ сул талаа өөрийнхөө булчинлаг бие, зузаан хатуу арьс, гавлын хэсгийн ясархаг бүрхүүл бүхий хуйгаараа хамгаалдаг. Ялангуяа хүзүү хэсэг нь илүү булчинлаг, хүчрхэг учраас араатны давталгооноос өөрийгөө хамгаалахад зохилджээ. Тэд яг л өхөр шиг олноороо нийлж бэлчээрэлдэг байсан бөгөөд аюул занал хийсэн үед яг л хэрс, эсвэл заан шиг төрөмгийн авир гаргадаг байсан бололтой. Скутозаврыг одоогийн яст мэлхийнүүдийн хоолын удам гэж үздэг. Эстеменосучус. Грек хэлээр титэмтэй матар гэдэг нэртэй энэ амьтан 267 сая жилийн өмнө амьдарч байлаа.
Нас бид хүрсэн нь 3 м урттай 230 орчим килограмм байсан. Тэд яг л эвэртэй усны үхэр шиг хачирхалтай харагдана. Хэдийгээр аимшигтай харагдаж байгаа ч тэд өвсөн тижилтэн. Гэхдээ зузаан ясан хуйг бүхий толгой нь ямар ч амьтныг хүнд гэмтэх чадвартай. Ялангуяа эвэр бүхий толгой нь араатнаас хамгаалах зорилттой байсан бололтой. J.K. Lopteros. Тэд үнэхээр аимшигтай харагддаг. 2.3-аас 2.6 м урттай аврах хилэнц явж байна гэд төсөөлдөө. Бүх цаг үеийн турш дэлхий дээр амьдарч байсан хамгийн том үе хөлдний нэг. 410-аас 402 орчим сая жилийн өмнө амьдарч байсан. Орчин үеийн усны хилэнцэд хорхоон эртний өвөг. Зөвхөн урд мөчний хавчих хэрэгтнэн л гэхэд 40 гаруй сантиметр урд. Тэднийг үлэг гөрвлээс өмнөх үнэхээр аимшигтай махч амьтад байсан гэж үздэг. Учир нь тэд бараг л хөдөлж буй болгоныг юу ч үлдээлгүй тастаж иддэг байсан. Бараг хагас тэрбум жилийн өмнө амьдарч байсан энэ махчны үр удам одоо ч амьдарсаар байна. Зөвхөн хүмүүс биш, бараг бүх амьтад хилэнцээ сайх айцтай байдаг бизээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс болж илүү тохиромжтой газар хайж нүүх болсон бас нэг мөлхөгчд бий. Текодонц. Тэд одоогийн матартай төстэй харагдана. Орчин үеийн матарнууд нэлээд удаан хөдөлгөөнтэй. Тэгвэл текодонтууд маш хурдан хөдөлгөөнтэй байсан бөгөөд ус элбэгтэй газар хайн олон километрч явж чаддаг байжээ. Хүчирхэг эрүүшүүдтэй байсан учраас цэвэр махчин амьтан байсан гэж үздэг. Тэд зарим төрлийн үлэг гөрвөл, шувуу, бас матрын өвөг эцэг байж магадгүй. Сайнодонт. Сайнодонтууд бол одоогийн халиутай төстэй биетэй 60 см орчим урттай, биеийн бүхэлдээ үсээр бүрхэгдсэн бүлээн цустай амьтан. Тэд голцоо шөнийн цагаар анд гардаг байсан бөгөөд хурц шүдтэй, зоригтой амьтан байсан учраас өөрөөсөө том амьтныг ч барьдаг байсан байж магадгүй. Богино сүүл хүчрхэг мөчнүүдийнхээ ачаар хурдан шалмаг хөдөлж ангаа барьдаг байсан. Түүний нэр нь нохоо шүдэд гэсэн утгатай. Тиймээс өнөөгийн махчид шиг урд соёогоороо олзоо урж тастаад арын хавтгай шүднүүдээрээ буталж зажилдаг байсан. 260 сая жилийн настай энэ амьтан бүх хөхтөн амьтдын эртний өвөг байж ч магадгүй. Тэгвэл дэлхийн амьдрал анх усанд үүссэн. Тиймээс ч далайн амьтдын төрөл зүйл хуурай газрынхаас илүү олон байсан. 360 сая жилийн өмнө Девоны галуун сүүл үе. Үлэг гөрвлүүд үүсгэхээс 100 орчим сая жилийн өмнө амьдарч байсан Данкластиус хэмээх энэ аимшигтай аврах махчин загас 10 м урттай, 4 тонн орчим жинтэй. Аврах загас шиг босоо сэлвэртэй боловч толгойн хэсэг нь яст мэлхийтэй төстэй гэмээр. Эрүүний хэмжээ, хэлбэр нь түүнийг нялцгай битнээр хоололдгүй, харин аюултай махчин байсан гэдгийг харуулж байна. Гэхдээ үнэндээ түнд шүд байхгүй. Эрүүний яс нь тэр чигтээ шүд шиг хэлбэртэй, хурц ирмэгтэй. Толгойн ясыг судалж үзсний дараа маш хүчтэй хаздаг бөгөөд 4400 ньютон хүчээр буюу хуурай газрын хамгийн том махчин амьтан болох цагаан баавганаас 2 дахин хүчтэй хаздаг байсныг нотолжээ. Ийм нүсэр том биетэй хэдий ч усан дотор 32-оос 40 км/цаг хурдлах чадвартай байсан. Тэд төрөлхийн анчид байсан учраас төрөл нэгтнээч барьж иддэг байсан байж магадгүй. Тухайн үеийн далайд түүнээс аюултай махчин байгаагүй учраас тэдний хамгийн том дайсан нь тэд өөрсдөө байжээ. 50 сая жилийн турш амьдарч байсан эдгээр амьтад яагаад устсан талаар хөдөлшгүй нотлохоо байхгүй. Магадгүй тухайн үед ургамлууд уснаас их газар руу шилжих болсноор усанд хүчил төрөгчийн дутагдалд хүргэсэн гэсэн таамаглал байдаг. Мөн түнчлэн далайн урсгал өөрчлөгдсөн байж магадгүй. Ингэснээр далайн гүнээс их хэмжээний хөхөр ялгарснаас үүдэлтэй ч гэж үздэг. Ямар ч тач энэ аимшигтай хэрний гайхалтай амьтан одоо бүрэн устан мөксөнд тооцогддог. Дараагийн амьтад бол Месозавр ба Мосозавр. Эдгээр махчдын нэр нь төстэй учраас хүмүүс адилхан зүйл гэж үздэг ч үнэндээ нэлээд ялгаатай. Эхнийх нь Мосозавр. Хэрв чи санаж байгаа бол 2015 онд гарсан Jurassic World кинон дээр авраг махчин Тираннозаврыг ус руу чирээд орчихдог тэр авраг загас бол Мосозавр. Гэхдээ тэд цэрдийн галвын сүүлээр буюу 82-оос 66 сая жилийн өмнө амьдарч байсан. Харин Месозавр бол Пермийн галвын ихээр буюу 299-оос 250 сая жилийн өмнө цэвэр усанд амьдардаг байсан гэж үздэг. Сонирхолтой нь Месозавр ердөө 1 м орчим хэмжээтэй жижиг загсаар хооллдог амьтан байжээ. Хувигт жадат буюу Дориспис. Одоогоос 415-аас 395 сая жилийн өмнө Девоны галуу. Тэд бол эрүүгүй загас.
Сэлмэн хошууд, яст мэлхий гэх мэт олон амьтны шинжээг өөртөө агуулсан гэмээр маш хачирхалтай хэлбэртэй. Гэхдээ энэ загас маш жижигхэн, ердөө л 15 см. Түүнийг хэр аюултай байсныг нь одоогоор мэдэхгүй. Гэхдээ л нэлээд амар харагдаж байна. Биеийн дэд хэсэг нь бүхэлдээ хатуу ясархаг хуйгаар бүрхэгдсэн. Сэлүүр болон хошуундаа хөрөөний эрмэд шүднүүдтэй. Эдгээр нь ямар үүрэгтэйг мэдэхгүй ч магадгүй усанд хөвж сэлэхэд тэнцвэржүүлдэг байж болох юм. Эсвэл хошуугаараа газар ухаж эдэж тэжээлээ хайж олдог байсан байх. Үүнээс харахад тэр усны оролд амьдардаг байсан байх магадлалтай. Хеликоптер хэмээх 10-аас 12 метр урт энэ загас бол одоогийн махчин загасны холын өвөг. Түүний 90 см орчим дугуурсан хэлбэртэй доод ирүүн олон тооны хурц шүдтэй. Гэхдээ тэд бидний бодож байсан шиг махчин гэхээсээ илүү далайн зөөлөн биетэн сам орхоо зэргээр хоололдог байжээ. Олон сая жилийн хувьсал хоол тэжээлийн өөрчлөлтөөс шалтгаалan тэд явандаа анчин болон хувьссан. 480 сая жилийн өмнө Агирокасис Ордовын галуун ихэнх үед далайд амьдарч байсан аврах шавж. 2015 онд Мароккогийн цөлөөс түүний чулуучсан олдврыг олсон бөгөөд түүхэнд их хамгийн том далайн үе хөлтнүүдийн нэг. Энэ олдвор нь маш чухал бөгөөд балар эрсний далайн амьтдын хувьслын талаар бидэнд нэлээдгүй их мэдээлэл өгсөн байдаг. Олон эст амьдрал үүснээс хойш 500 сая жилийн дотор дэлхийг хамарсан 5 том мөхөл тохиолдсон байдаг. 440 сая жилийн өмнө Ордовын, 365 сая жилийн өмнө Девоны галуун мөхөл тус бүртээ тухайн үеийн нийт зүйлүүдийн 80-85% арчиж хайсан. Триасын болон Цэрдийн галуун мөхөл 210 болон 65 сая жилийн өмнө нийт амьтдын 70-75%-ийг үгүй хийсэн. Харин дэлхийн амьдралыг бараг тэр чигтэн сөрүүлэх шахсан мөхөл 252 сая жилийн өмнө Пермийн галавт тохиолджээ. Энэ сүрлийг агуу мөхөл гэж нэрлэдэг. Сүрлийн улмаас далайн амьтдын 95%, хуурай газрын амьтдын 70% нь бүр мөсөн сүнсэн. Энэ үед Шавжны аймгийн 3/2 нь устсан бөгөөд үүнээс өмнө хойно хизээч шавжны зүйлүүд ингэж ихээр устж байгаагүй юм. Тэгвэл сүрэл чухам юунаас болж үүссэн бэ? Одоогийн Сибирийн нутаг дэвсгэрт асар том галтуул дэлбэрч халуун хайлмаг хаасаагүй урсан гарч ирэв. Үнэн дээр зөвхөн галтуул биш, бүс нутгийн газар доорх магма тэр чигтээ идэвхжсэн байлаа. Энэ үедээ 4 сая куб километр халуун хайлмаг газрын гүнээс гарч ирсэн байдаг. Агаарт хэдэн тэрбум тонн үнс нурам цацагдаж, нүүрс төрөгчийн хэмжээ хэтэрхий их болсноос хүчлэн бороо орж байлаа. Дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд ч гэсэн үнс нурмаар цас орж байв. Дундаж температур 8 градусаар нэмэгдэж, агаарын хэм нэмэх 40 градусаас их болсон. Далайн ус ягаан өнгөтэй болж, ёроол нь метан хийгэр дүүрсэн учраас усны амьтдад амьд үлдэх боломж бараг үлдсэнгүй. Эрдэмтдийн үзэж байгаагаар агаарт дэгдсэн их хэмжээний үнс нурам дэлхийг бүхэлдэн бүрхэж, нарны гэрлийг хаасан учраас ногоон урамлууд мөхөж эхэлсэн. Түүнээс шалтгаалж өвсөн тэжээлтнүүд дараа нь махчин амьтад аажимдаа мөхжээ. Учир нь агуу мөхөл ганц өдрийн дотор болцохоогүй. 48-аас 60 мянган жилийн турш үргэлжилсэн мөхлийн дараа экосистем бүрэн сэргэж, хуурай газрын амьтдын тоо толгой дахин өмнөх хэмжээндээ хүртлээ ахаад 30 сая жил зарцуулагдсан гэдэг. Тэгэхээр үлэг гөрөлүүд үүсгэхээс өмнө ийм амьтад байжээ. Гэхдээ дээр дурдсан амьтад бол зөвхөн тухайн үеийн хэдхэн төлөөлөл бидэнд олдсон чулуучсан олдвруудаас л хийсэн дүгнэлт. Гэтэл бидний мэдэхгүй хэдэн зув, хэдэн мянган төрөл зүйлийн амьтад тэр үед байсан нь тодорхой. Энэ үеийн амьтад өндгөлдөг, эсвэл амьд зулцах гаргадаг байсан эсэх талаар баталгаатай нотлохоо байхгүй. Магадгүй аль алийг нь гаргадаг зүйлүүд зэрэг үүссэн байх. Ер нь эрт цагийн амьдралыг олж илрүүлээд тухайн үеийн амьтдыг юу иддэг, хэрхэн амьдардаг байсан, үстэй эсвэл өдтэй байсан эсхийг олж мэдэх нь маш хэцүү. Тэрч бүх хил эрэгчин эсвэл эмэгчин байсан эсэх нь археологийн олдвроор батлагдах нь ховор. Учир нь амьд организм өгсөний дараа 99.9% нь бараг юу ч үлдэлгүй задарч алга болдог. Дээрээс нь олон зуун сая жилийн турш хадгалагдах байгаль цагуурын нөхцөл тэр бүр таарахгүй. Жишээ нь үлэг гөрөлүүдийн үед амьдарч байсан 10,000 амьтнаас ганцхан л чулуужсан олдвор олддог гэж үздэг. Хэрв тэгж бодвол хэдэн сая жилийн дараа дэлхийн 8 тэрбум хүнээс 8 хүний л яс олдох нь. Гэхдээ эдгээр 8 хүн бүгднээр олдох магадлал маш бага. Ер нь дэлхий дээр амьдарч байсан нийт амьтдын зүйлийн 99.99% нь одоо байхгүй. Эдгээр том мөхлүүдээс гадна цар хүрээгээр арай бага мөхлүүд хэдэн арваараа тохиолдсон байдаг. Гэхдээ мөхл нь нэг талаараа аимшигтайч, нөгөө талаар шинэ төрөл зүйлүүд, шинэ амьдралыг бий болгодог.
Магадгүй энэ бол байгалийнхын дэлхийд тавьдаг шалгуур эсвэл сайжруулалт. Пермийн галвын амьтад үгүй болсноор 180 гаруй сая жил үргэлжилсэн үлэг гөрүүлүүдийн эрнийг эхлүүлэх үе таалга нээгдсэн. Харин 65 сая жилийн өмнө үлэг гөрүүлүүд мөкснөөр газар доор нүхэнд амьдардаг байсан бяцхан хөхтөн амьтдад боломж нээгдсэн билээ. Тэгвэл 6 сая жилийн өмнө модон дээр амьдардаг байсан бяцхан сүүн тэжилтэн өдгөө дэлхийг эзэгнэж байна. Гэвч нэг асуулт үргэлж тавигдана. Биднийг үлэг гөрүүлүүдтэй адилхан хувь заяа хүлээдэгүү? Эсвэл бид дэлхийн дараагийн эзэдтэй хамтарч орших уу? Дараагийн дугаараар үлэг гөрүүлүүдийн үүсэл, тэдний сүүлчийн өдрүүд